Би одоо ардын яванд хэлж байна. Та нар олуулаа учраас та нар нэг ярьж байгаа шүү дээ. Бүх төрлийн медалийг хоригдчихж сумын 10 жил, 20 жил, 30 жил, 40 жил, 50 жил. Ялангуяа төсвийн байгууллагууд ямар ч медаль, ямар ч өргөмжлөл, ямар ч итгэмжлэл ямар мэдхгүй. Баг цаас үйлдвэрлэхийг зогсоо. Төсвийн мөнгө, энэ ард түмний мөнгө. Тэгэнгүүт сумууд яадаг гэхээр манай нутгийн бизнесмен өгсөн мөнгө, бизнесмен өгсөн мөнгөөр медаль үйлдвэрлэж болохгүй. Тэр ард түмний ахуй амжиргаанд л хэрэгэл. Тэр сум орон нутагтаа хэрэгтэй юмд хэрэгэл. Би одоо энэ инкам болон гишүүн сандаг очир гишүүн хоёртой яг санал нэг байна. Энэ тоглоом биш шүү. Цаашдаа одон хэдүүлээ цэгцлээ. Одон бол байх ёстой одон гэж байдаг. Капиталист хөдөлмөрийн баатар гэж байдгүй шүү. Байх ёстой одон байна. Эх орны төлөө 1, эх орны төлөө 2, эх орны төлөө 3 ч юм мэдгүй. Би тэрнийг сайн мэддэг. Ер нь бол одоо энэ нэг бид нар нэрээ ямар нийгэм рүү яваад байгаа гэж бас гайхдаг. Тэгэл юм болохоор нэг энэ дэр нэг юм дүүжилж өгөх юм. Одоо тэрийгээр яах юм бэ тэр хүн? Тэгээ хаава нэг мундаг ямар нэгтэй нийгэм байгуулж байгаа чинь. Тэгэхээр би өнөөдөр та бүхнээс маш тодорхой юм. За тодорхой асуулт асуусан, тодорхой санал бол их хурлын гишүүдээ энийг санаачилсан гишүүд эсвэл хинч байна. Энийг болчоо өнөөдөр. Их хурл ядаж өөрөө медаль битгий бий болгоод. Хөлгөр жишээ үзүүлээчтэй. Энэ улсын хурл гэдэг чинь төрөө ирэх байх дээд байгууллага. Хөлгөр жишээ үзүүл. Бид нар ингээ медаль хийхгүй байгаа шүү. Дэмжихгүй байгаа шүү. Та нар тэр аймаг, орон нутаг, хаан маань тэр байгууллага ерөөс болохгүй шүү. За бүр төсвийн мөнгөөр хийсэн байвал стадын шүү гэж хэлэх хэрэгтэй. Ийм юм харин санаачилмаар байх юм аа. Тэгээд цаашдаа энэ дээр ажлын хэсэг байгуулаад улсын хурал дээр тэр одонгийн асуудлыг янзлая. Тэгээд тэр одонг магадгүй ингээд та нар нэг төдөн нас хүрэхээр тэтгэврт гарна гэдэг нэг үе шаттай тавьсан байдаг шүү дээ. Тэгэхээр настай хүмүүс бас олон жил явсан хүмүүс ондоогод яах вэ? Тэд нар одоо үнэхээр зүтгэлэн биелсэн бол тэрнийг аваа гардаг. 30 настай хүүхэд ямар эзэнцгийнхаа одон, ямар эзэнцгийнхаа медаль. Одоо ийм нэг хачин нийгмийн буруу сэтгэл зүйд өрөөсөн дуудсан юмнуудаас их хурл үлгэр жишээ үзүүлээд өнөөдөр энийг батлахгүй байх хэрэгтэй. Эсвэл татаж авах хэрэгтэй. Эсвэл хай